чи Бурхны төлөө амьдарч бүтээгдсэн зүйлийн үргээ гүйцэтгэхийн тулд амьдарч чаднаа. Ингэж амьдрах нь утга учиртай. Хэрвээ хүмүүс үннийг хүлээн авахгүйгээр ойлгохгүйгээр амьдарч махан биеийн төлөө амьдардаг бол энэ нь ямар ч үнцэнгүй. Та нар бүгд одоо үнэн шамдаа улам их мус чанар эрүүл ухаантай амьдарч улам Бурхны төрхтэй амьдарч байгаа. Та нар үннийг улам их ойлгож Бурхныг дуулууртай данхаа улам их мэддэг болж бас бүтээгдсэн зүйлийн үргээ гүйцэтгэж Бурхныг ирчилж чаднаа. Ингэж амьдрах зүрх сэтгэлийг чинь амар амгалан баяр хөөрөөр дүүргэнэ. Энэ бол хамгийн утга учиртай амьдрал юм. Бүхэн төрлөختний дундаас та нарт ийм өрөөлийг олж авсан. Энэ хүргэн удам дэлхийд бүхэн төрлөختний дундаас Бурхан та нарыг сонгож эцсийн нэрэн үед агуулан лооны ус оронд төрүүлсэн. Ингэснээр та нар түүний даалгаврыг хүлээн авч үргээ гүйцэтгэж Бурхны төлөө зарлагдах боломжтой. Та нар бол Бурхны онцгойлон авч үздэг Бурхны сонгосон хүмүүс. Энэ нь хамгийн ёрогцсон зүйл биш гэж юу? Энэ бол үнэхээр ёрогцсон зүйл. Одоо та нар өөрсдийн амь өдөр бүрийг Бурхан гэрчлэл хийж Бурхны хаанчлалын сайн мэдээг дэлгэрүүлэхийн төлөө амьдарч чаднаа. Амьдрахыг Бурхан заашаадаг. Бурхан та нарт ингэж амьдрах боломж олгодог. Бурхан та нарт энэ боломж өгсөн. Бурхан чамд амьдрах түнчлэн үргээ гүйцэтгэх Бурхны төлөө зарлагдах боломж олгосон. Энэ нь хамгийн утга учиртай зүйл юм. Та нар энэ боломжийг нэндэгнэх ёстой. Бахархалтай нэр төрийн хэрэг гэдгийг мэдрэх ёстой. Та нар маш залуухан бөгөөд гамшигын дундын хүн бэрх орчин нөхцөлд үргээ гүйцэтгэж Бурхныг дагаж Бурхныг ирсэн гэдэг үнэхээр ховор боломж билээ. Бурхан хүн төрлөختнийг бүрэн аврахын тулд эцсийн өдрүүдэд бие махбодтой болж маш их үннийг илэрхийлж ингэснээр хүмүүс үннийг олж авч ариусгагдах нь хамгийн ховор боломж юм. Цаг хугацаа төдийлөн их үлдээгүй нүд ирмхийн зуртал өнгөрөн одноо. Та нар энэ боломжийг шүүрэн авч олж авах ёстой. Бүх үннийг олж авах ёстой. Энэ бол хамгийн агуу ёроол өрдийн эрен үеүүдийн бүх ариун хүний ёроолоос илүү агуу ёроол билээ.